Тэгэхээр энэ хүү видео 2024 оны 12 дугаар сарын 15-нд орж байгаа. Яг 10 жилийн өмнө буюу одоо 2014 оны 12 дугаар сарын 15-нд энэ хүү YouTube channel-ийн хамгийн анхны видео орж исэн. 10 жилийн өмнө анхны видеогоо хийчээ тэгээд 2-3 жил завсарлаж байгаад видеогоо хийсэн гэхэр чинь одоо бол ер нь нэг 8 дахь жил дээр явж байгаа л да. Тэгтэл ер нь дөгцсөн байна л да. Тэгэхээр өнөөдрийн видеон дээр хэдүүлээ гадуур яваад гадуур байдаг болон гадуур явж байхад энэ тийм таардаг гацуур моднуудыг сонгож аваад дүгнээд хооронд нь өрсөлдүүлье гэж бодсон юм. Яг ийм видеог өмнө нь гэхдээ бид нэр яг нэг 7 жилийн өмнө бол хийж исэн. Тэр видеогоо дахиж одоо шинээр хий гэж бодоод тэгээд яг одоо гадаа гараад ирсэн байна. Гэхдээ гадаа ямар хүүтэй юм хөлдөж өглөө. Тэгэхээр ер нь гацуурыг шинэ жилээр яагаад застсан бол гэж би сая бодлоо л тоо. Тэгэхээр би ер нь ChatGPT-гээс асуулаа л да. Тэгсэн чинь манай ChatGPT ингэж чинь шинэ жилээр гацуур мод засах нь баяр ёслолын бэлэгдэл, ад жаргал, элбэг дэлбэг байдал, амьдралын үргэлжлэл, мөнх ногоон байдлыг илэрхийлдэг уламжлалтай. Энэ нь олон зууны туршид олон соёлд хөгжиж ирсэн бөгөөд түүх, шашин, ёс заншлын олон утгыг агуулдаг. Ер нь ингээл сайн сайхны төлөөл эцтэй гэхэд одоо засаж байгаа ер нь ад жаргалын төлөөл, уур амьсгал оруулахын төлөөл засаж байгаа тийм л зүйл юм байна л да. Тэгэхээр өнөөдрийн видеоны төлөвлөгөө бол хэдүүлээ одоо гадуур явж байгаад ингээд гацууруудтай таарна. Ингээд явж байгаад 8 оролцогч бүртгэсний дараа хамгийн сүүлд нь одоо плей-оффын байралд оруулна гэдэг шигтэй. Шууд рэндомор хооронд нь ингээд тулдуулаад явна. Тэгэхээр ингэж явсаар хагаад одоо эцсийн финал дээр ялсан нь өнөөдрийн видеоны хамгийн онцлог гацуур буюу одоо хамгийн гоё гацуураар шалгарах байгаа. Тэгээ дээрэс нь бас энэ Сантагийн малгайцуулга өмсөд гоё шинэ жилийн уур амьсгал оруулахын төлөө хичээж байна. Данж энэ надад жоохон таарахгүй маа. Надад ер нь ямар ч малгай таардгүй л дээ. За тэгэхээр манай тэмцээний одоо эхний оролцогч бол яг одоо харагдаж байгаа энэ хүү гацуур байна. Шинээр байгуулагдсан цэцэрлэг түрээлэн дээр зассан байна. Нүсэр том тийм гацуур байна. Ер нь бол шинэ жилийг бэлэгдсэн одоо үндсэн ногоо өнгө болон улаан өнгөөр ингэж дагсан 2 өнгнөөс хосолсон ийм том гайхалтай гацуур байна. Гэхдээ дээрээ бол 5 шүү байхгүй. Дээрээ зүгээр мангар том цастай одоо нэг зүгээр л цасан ширхэгтэй те. Тэгэл болоо нэг ийм гацуур байна. Цахилгааны хүчтэй гэсэн гайхалтай бичгээр өгтөж авч байна. Болгоомжтойгоор гэсэн байна. За ингээд ойроос харах юм бол яг ингэж харагдаж байна. Ингээд 2 өнгөөр дагсан хамгийн дээр нь цасан ширхэгтэй гиймэрхүү те. Тэгтээ бас том юм аа. Гацуурыг чинь одоо ингээд өдрийн цагаар үзэнгүүд яг тэгэл давгүй харагддаг л да. Гэхдээ гацуурын гол утга учир нь шүн ингээд гэрэл асж яхад нь харах юм бол ингээд 100% одоо өөрийг нь ингэж нээж харах боломжтой гэдгийг би сая гинт санаад тэгээд яг одоо гэрээс гараад ирсэн байна. Одоо цаг 12 өнгөрч байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ. Одоо нөгөө гацууруудаа дахиж нэг эргэж тойрно. Одоо шөнийн Улаанбаатараар хэдүүлээ хамтдаа аялцгаая. Тэгээд би одоо ингээд дудлалцсан те малгайцуулгатай. Одоо ингээд ямар ч нэг гэртэй ганцарын хулгайчиг харагдаад. Шүн ирсэн чинь мэдрэмжний бүр амар өөр зөө гацуур ингэж харагдчих байна. Бичлэгэн дээр ямар харагдаж байгааг мэдэхгүй л дээ. Гэхдээ яг одоо миний энэ хавьд мэдэрж байгаа мэдрэмж бол нэрээ бас амар дэжгүй мэдрэмж байна. Гадаадын романтик кинонууд дээр нэг иймэрхүү газар ирээ зул сармаар тэнэглээд идэгтэй. За ямар ч ийсэн шинэ паркийн гацуур шүн ирэхэд нэг иймэрхүү харагддаг юм байна. Яа хөлдөж хөх гээд би бүр энд кофе авчуулаа. Аюу хүүтэн байна. Дараагийн гацуур бол MPM гэдэг барилга байдаг шүү дээ. Тэр барилгын гадаа байгаа энэхүү гацуурыг та бүхэн танилцуулж байна. Онцлог юм нь юу вэ гэхээр доогуураа орж болдог одоо цөөхөн хідэн гацуурын нэг юм байна. Доогуур нь явж үзлээ сая. Тэгээд ойртоодоос харлаа. Гандцсан байдалтай гацуур байна. Тэгэхээр энэ гацуур нэлийн олон жилээс олон хүмүүсийг ингээд шинэ жилийн уур амьсгалд хөтөлж оруулсан бас буянтай гацуур гэсэн үг. Энд чи ийм юм биш. Энэ барилга чи өөрөө ийм лого нь ийм 5 хошуу шиг хідэн хошуу 7-8 тийм хошуутай одтой юм биш үү? Гацуурн дээр тэр логоныхоо одыг нь бас ингэж байрлуулсан юм байна. Тэрүүгээрээс онцлог юм байна. Яа тэгтээ хөлтлөө. За нэг иймэрхүү гацур байна. Тэгээд үлээ дараагийн оролцогчоо бүртгэж авлаа. Тэгээд явцгаая. Guys, тэгэхээр манай дараагийн одоо оролцогч бол үнэхээр санаандгүй байдлаар олдлоо. Дээр нэг гацуур асаад харна ингээ харсан чинь нэрэл гацуур байна. Тэгээд энэ бол Улаанбаатар их дэлгүүрийн ийм гацуур байна. Онцлог нь бол гоё асдаг. Тэгээд дээрээс нь энэ газар дээр биш энэ дээр байдаг ийм гацуур байна. За тэгээд одоо ойртож чадахгүй юм чинь ингээ хамгийн ойрхоноос нь бол ингэж харагдчих байна. Тэгээд энэ гацууртай зураг авахлах жоохон хэцүү л юм байна. 2-5 хошуу тавьцаа. Бас нэлээд амбицтай ийм гацуур байна. Шүн бол амар харагддаг юм байна. Шүн бол үнэхээр амар гэрэл наст юм байна. Нөгөө талын хаалган дээр нь бас байдаг гацуур байсан биш. Сая нүгээр явж байгаад анзаарлаа. Ихэр гацуур юм байна.
guys. Тэгэхээр манай дараагийн өрсөлдөгч бол нэлийн хүчтэй өрсөлдөгч байгаа. Тэр өрсөлдөгч бол яг одоо энэ хойно харагдаж байгаа энэ мод бол биш л дээ. Тэрний цаана харагдаж байгаа Grimm's Chest гинөө. Тэр дэлгүүр дотор байгаа газар бол дараагийн өрсөлдөгч байгаа. Тэгээ тэр газартай хэдүүлээ дотор засагдсан байгаа болохоор дотогшоо норж уулзцгаая. За дотор нь ороод ирсэн байна. Тэгээд эднийх нэг иймэрхүү газар засцсан байгаа юм байна. Яг нь бусад газруудыг бодвол арай жижигхэн л газар байна л да. Ямар ч гэсэн шинэ жилийн уур амьсгал орцсон байгаа юм байна. Ямар ч тач манай дэлгүүр шинэ жилийнхаа уур амьсгалыг оруулах үүднээс тодорхой хэмжээний засал чимэглэлийг хийсэн. Тэгэл дэлгүүр маань одоо нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээд 1-1 зарагдаж эхэлсэн гиснээс 1-1-ыг хинэн илүү амтархан идэх вэ гэдэг челленж явагдаж эхэлсэн юм байна. За энэхүү челленж нь 1-1-тай холбоотой богино хэмжээний рил бичлэгийг одоо сонирхолтой байдлаар хийх ёстой байгаа. 1-1-ыг идж байгаа ASMR бичлэг хийх ч юм уу. Эсвэл хин хамгийн урдан идж байгаа бичлэгээ хийх ч юм уу. За эсвэл хин нэг пранктах ч юм уу. Эсвэл шинэ жилтэй холбоотой ямар нэгэн хоолны видео хийх ч юм уу. За ер нь тэгэл аль болох сонирхолтой байх юм бол ямар ч видео хамаагүй. Бичлэгийг хүлээн авах хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 30 хүртэл хүлээн авах байгаа. За ингээ ялагч болсон 3 оролцогчдод 1-1-ийн 1 сарын хэрэглээг биелүүлэх нь байна. За мөн челленжид оролцсон эхний 50 оролцогчдод бас гарын бэлэг гардуулах юм байна. Тэгэхээр манайхан бас сонирхолтой байдлаар рил хийх санаа хэрвээ төрөх юм бол энэхүү челленжид нэгдээрэй. Хэрхэн оролцохыг нь би одоо description хэсэг дээр линкийг нь үлдээчээ та бүхэн 1-1-ийн Facebook пэйж рүү орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Дараагийн газар бол Сүхбаатарын далбаа дээрх одоо Монголын үндэсний яг ийм газар байна. Гэхдээ миний бодлоор бол энэ газар баг хамгийн том юм шиг байна. Хамгийн өндөр газар юм шиг байна. Ойртоо дарахад бол деталь металл нь бол нэг тийм муудаад ах юм байхгүй, нэг сайндаад ах юм байхгүй. Гэхдээ энэ газар шүн бас асдаг гэж байгаа. Тэгээ шүн хэр астгийг насаа мэдэхгүй байна. Намайг жоохон байхад бол яг энэ Сүхбаатарын талбай дээр гацуур засгаас гадна яг энийгээ тойруулаад айгүй их чимэглэл тэгээд одоо мөсөөр хийсэн тийм тоглоомод өгдөг гэсэн одоо мөсөө отхон гэж нэрлэдэг гэсэн. Тэгээ би бага байхдаа тэрэн дээр ирээд тоглох айгүй тийм дуртай байсан. Тэгээд одоо бол ерөөсөө тийм юм байхаа болцсон байна. Шүн бол үнэхээр амар харагддаг газар байна. Бас яалтчгүй бас Монгол улсын одоо газар гэсэн тий. Бас нэлээд том хэмжээтэй. Гэхдээ яг хав нөгөө доогуур норч гардггүй зураг авахулахад бол нэг тийм сүртэй юм байхгүй. Гэхдээ нэлээд муугүй зү. Бас амар аст юм байна. Өдөр бол харахад жоохон сүргүү харагдаад байсан. Тэгээд яг ингээ шүн харсан чинь бол бас нэлээд хөөрхөн сүртэй ийм газар байсан байна. Ийм газар байна. Энэ газар болохоор Hard Rock гэдэг газар гэдэг шүү дээ. Тэдний гадаанаа барьсан газар байна. Нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. Би одоо газруудыг одоо яг юу гэж тайлбарлахаа үнэхээр мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн дээрээ юу юм бэ? Бараг л одтой юм байна. Гэхдээ яг тодорхойгүй. Гэхдээ бараг л одтой юм байна. Монголчуудын нөгөө аргалаа түүдэг арга гэдэг шүү дээ. Яг тэрүүгээр ингээд чимгэлцсэн юм шиг тийм газар юм шиг харагдаж байна. За тэгээд харагдах байдлыг иймэрхүү. Ер нь өөртөө бас харсан баг. За ямар ч байсан ингээд тэмцээнийхаа дараагийн өрсөлдөгчийг оролцогчийг хэдүүлээ шалгаруулж авч чадлаа. Айгу өвөрмөц юм байна. Яаж вэ гэхээр одоо ингээ харахад угс ойлгомжтой юм. Минимал юм аягтайгаа Санта Клаус ингээд явдаг юм хөдөлгөөнтэй. Ийм юм байна. Энийг хараа ингээ яваа нагаад амар гялалцсан материалтай. Өвөрмөц газар байла. Тэгээ дээгүүр нь ингээ Санта Манта яваад байгаа болохоор айгу сонирхолтой байна. Ямар ч жисэн энэхүү газрыг дараагийнхаа өрсөлдөгчөөр бүртгэлээ. Шүн болонгууд ингэж харагдд юм байна. Би яаж чад стил гэртээ ганцааргийн хулгай чиг харагд. За өнгөрсөн ингэж харагдд юм байна. Вау. Цөөр нь бол нэлээд гоё аст юм байна. Нөгөө нэг айгүй гоё яваад исэн Санта нь шүн болонгод амарчт юм байна л да. Шүн болонгод манай Санта чарган ажиллахаа байлаа явахаа болчдөг юм байна. Тэгтээ бол бас давгүй. За бидний дараагийн шалгах гацуур бол яг энд байсан. Одоо олон жилийн өмнө бол бид нар Шангрилагийн гадаа ирээд энд байсны гацуурыг бөөнөрөө хараад ийм гацуур байна тэргээ ярьж исэн. Тэгээд би тэр гацуураа эргэх гээд 8 жилийн дараа эргээд ирсэн чинь нөгөө гацуур байхгүй болчих. Тэр гацуур илүү сайжраад дотгошоо орсон байна. Тэгээд би сая дотгошоо ороод гацуурыг үзчихэд гараад ирлээ. Тэгээд ер нь бол гоё орчинд байгаа. Тэгээд дээрээс нь дотор байдаг гацуур байгаа болохоор илүү тийм өнгөлөг харагдаж байна. Тэгээд ямар ч байсан гацуурыг ингээ ойроос хараад тэгээд нэлээд харж байгаа долон өнцгөөс харж хаад гараад ирлээ. За тэгэхээр дараагийн газар бол бид бүгдийн одоо хамгийн сайн мэддэг тэгээ хамгийн одоо хүчтэй өрсөлдөгчийн нэг болох их дэлгүүрийн газар. Гэхдээ одоо их дэлгүүрийн газар ч баг их дэлгүүрийн газар байхаа болж тээ. Одоо энэ нөгөө фантам те. Ер нь бол фантин. Яг ямар газар байдгийг тэрийг бас нэлээд тодорхойлж харъя. Нэг зүйлийг хэлэхэд энэ газар шүн тэгтээ үнэхээр амар харагдд юм байна. Та бүхэн энийг харна. Ямар утаатай юм бэ гэхдээ. За би илүү гоё дүрсээр та бүхэнд харуулъя. Яг энэ гацуурыг харангууд яг нэг тийм Holy Night, Night гэх нэг дууд шүү дээ. Тэр Holy Night гэдэг дуу бол яг санаанд орж ийн. Тэгээд ер нь айгүй тийм уур амьсгалыг өгж байгаа гоё гацур байна.
Одоо хэдүүлэнд нь яг иймэрхүү барилттай одоо брекет харагдаж байна. Grammy Majestic оц мөргүүлээ шууд эндээс хасуулсан шүвгийн 8 гараад ирсэн байна. Одоо энэ дүндээс шууд нуглаад явна. Эхний учраа Shin Park Hard Rock 2 гэж байгаа байхгүй. Өрсөлдөөн бол бараг ойлгомжтой. Энэ дээрээс Shin Park ялж гарч ирж байна. За дараагийнх нь болохоор Shangri-La тэгээд Central Tower хоёрын тулаан энд ингээд таарсан байна. Яа энэ ихтэй айгүй хэцүү тулаан байна. За энэ дээрээс би зүгээр яг Central-д одоо илүү нэг оноо өгж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр зөвхөн гацуураас гадна гацуураа тойроод ингээд Санта эргэлдээд исэн арай илүү тийм сонирхолтой арай гоё байсан гэж бодоод тэгээд энэ дээрээс Central-ыг ялууллаа. Central Tower эндээс ингээд ялж гарч ирж байна. За тэгээд энэхүү бүсийн одоо аваргын төлөө шинэ парк болон Central Tower хоёр үлдлээ. За улаан бүсийн ихний учраа бол Сүхбаатарын талбай болон Улаанбаатар их дэлгүүр хоёрын одоо газар гэж байгаа байхгүй. Ялч хөө Сүхбаатарын талбай нь илүү том тэгээд илүү тийм сүртгэр тийм байсан. Тэгээ энэ учраан дээрээс ялтчихв Сүхбаатарын талбай ялж байна. За ингээд эндээс Сүхбаатарын талбай гараад ирсэн. Их дэлгүүр болон MPM 2 гэж байгаа байхгүй. Доор нь явдаг хоёр нь таарчтэй. Тэгээ яг хөө их дэлгүүрийнх нь мэдээж гоё байр шилд. Тэгээ дээрээс нь арай илүү тийм гэрэл нь гоё асж исэн. Харамсалтай нь MPM дээр шүн очоод асаагүй байсан. Тийм болохоор одоо энэ дээрээс угаасаа бас ялч их дэлгүүрийн гацар ялж гарч ирж байна. Шүвгийн 4 дэргэн тавтай морилцэгчтэй. Одоо шинэ парк Central Tower хоёрын газрын хоорондох тулаан шинэ парк дээр очих тэр шөнийн мэдрэмж бол үнэхээр өөр байсан. Тавтагдчихгүй байсан болохоор ялтчихгүй энэ дээрээс одоо шинэ паркийн газар гарч ирснээр финалд одоо өрсөлдөх хэрэгтэй болж байна. Би ямар цагс тайлбарлаж байгаа юм шиг тийм. За харин улаан булангаас Сүхбаатарын талбай болон их дэлгүүр хоёр өрсөлдсөн. Яа энэ амар хэцүү. За яалтчгүй тэгээд манай их дэлгүүр маань бол энэ дээрээ яалтчгүй л арай л илүү санагдчих байна. Яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ тэр очих үеийн мэдрэмж бол арай өндөр байсан. Тийм болохоор улаан талаас талбайг их дэлгүүр ялснаар финал чалгарч байна. Шинэ паркд очих мэдрэмж бол энэ дундаас бол хамгийн гоё нь байсан. Шинэ паркийн яг гацуурыг нь зөвхөн одоо ингээд байрыг нь солиод одоо их дэлгүүр дээр авчиж тавиад их дэлгүүрийн гацуурыг нь шинэ парк дээр авчиж тавьчих юм бол яалтчгүй их дэлгүүрийн газар илүү юм байна. За ямар ч байсан миний хувьд бол их дэлгүүрийн газрыг сонгосноор 2024 оны хамгийн гоё газартай газраар ялчгүй их дэлгүүр шалгарч байна. Ер нь намайг ийм тэмцээн ийм юм зохиогоод ингэ сууж байгаа гэж эднэр мэддэгчгүй баг мэддэгчгүй цааш та. Тэгээд яг хэдүүлээ хоорондоо бас ингэ хөгжилтэй байлаа шүү дээ тий. Тэгээд нэг иймэрхүү байлаа. Шинэ жилийн баяр байдгүй байсан бол ялангуяа Монголын үйл бол айгүй тийм удаан өнгөрж байгаа юм шиг санагдах байсан байх. Тэгэхээр энэ бичлэгийн гол зорилго нь хамгийн шилдэг газрыг тодруулахаас илүүтэйгээр шинэ жилийн уур амьсгалыг оруулж өгж байгаа байгууллагуудад болон хүмүүст бүгдэнд нь баярлалаа гэдгийг хэлэх гэсэн ийм бичлэг байгаа. Тэгэхээр шинэ жилийн уур амьсгал орохгүй байх гэж хүлээж зөөхөн оронд хүмүүс бие биедээ шинэ жилийн уур амьсгалыг бэлгэлцгээе. За нэг иймэрхүү байна. Тэгээд хэдүүлээ дараагийн видео дээр уулзах хүртэл түр баяртай. Тэгээд дээрэс нь энэхүү чаналын анхны бичлэг орсноос хойш 10 жилийн баярын мэндийг хүргэе. Сантагийн малгай өмсөнгүүд шинэ жил зул сарын уур амьсгал шууд орд юм биш үү? Би ягаад эртхэн өмсөхгүй байсан юм бэ гэдэг.